Night-та хамтаага үзэгчдтэй дахин баярлалаа. Тэгэхээр 23 цаг 35 минутын мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. За нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна, мэдээж гайхалтай дараагийн сюрпризтэй зочид манаас студид хүрэлцэн ирсэн байна. За ойрын үед бол ерөнхийдөө одоо хүүхдүүдэд дагуулад эцэг эхчүүд хаашаа явж байна гэдээ асуух юм бол ерөөсөө циркийн зүг явж байгаа гэж нэгэн дугаар хэлэх байх гэж бодож байна. Тэгвэл энэ гайхалтай тоглолтыг монголчуудад маань хүргэж байгаа. За дэлхийн цирк Монголын одоо хамт олон зохион байгуулагч болно. За мөн түнчлэн одоо дэлхийн өнцөг болонгоос ирсэн гайхалтай уран бүтээлчид, циркчдыг өнөөдөр бид студидд урьж ирүүлээд байгаа юм а. Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе. Good evening guys. Thank you for coming. Okay. За тэгээд дэлхийн циркт Монголд бол одоо Монгол улсад зохион байгуулагдаад 3 дахь жилийнх нь үрийг үзэж байна. Тэгээд жил болгонд ер нь хүүхдүүдийн өссөн үлээдэг эцэг эхчүүдийнх нь бас магнат хийнэдэг ийм одоо тоглолт болчлоо гэж ойлгож болно л доо. Тэгээд юун төрөнд бас зохион байгуулагчаас нь асуухан зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ жилийн дэлхийн циркт Монгол өмнөх одоо 2 жилийнхээс юугаар онцлог вэ? Тэгээд мэдээж та бүхний хувьд одоо жил-жилийнхээ тоглолтуудыг өөр өвөрмөц байдалтайгаар хийхийг зорддог байх л та. Энэ жилийн дэлхийн цирк Монгол тоглолт маань Найрс Улаанбаатар хөтөлбөрийн өнд зохион байгуулагдж байгаа. Мөн дээрээс нь өмнөх жилүүдийнхээс юугаар онцлог вэ гэхээр нэгдүгээр 15 орны олон улсын циркийн шилдэг уран бүтээлч буюу олон улсын циркчдийн тэмцээний алт мөнгө хүрэл замын эзэд Монголд анх удаа ирснээр онцлогдсон. Мөн дээрээс нь маш олон төрлийн ховор амьтдыг бид нэр хөтөлбөртөө бас багтааснараа өмнөх жилүүдээс илүү онцлог ач холбогдолтой байна. Тэгэхээр ерөнхийдөө бол тоглогдоод бас хэд хончлоо л да үзэгчдийн бас хандлт нийлээд их байх шиг байсан. Тэгээд өнөөдөр бол яг одоо нөгөө циркийн манежна өөрсдийнх уран бүтээлийг үзүүлж байгаа циркчид бас манай студид хүрэлцэн ирсэн байна. Бас үзэгчдтэй нэрээ танилцуулахад түрүү мартчихсан байна. За цагаан хувцастай энэ 3 залуу бол Бразилаас ирсэн. За акробатчид байгаа. За харин миний хажууд сууж байгаа энэ ирхэн бол Португалиас ирсэн жонглерч байгаа юм а. Тэгээд магадгүй бас том удахгүй одоо үзэгчид маань их хүсэж байгаа хэл та. Одоо ягаад болохгүй гэж дандаа циркийн манежна үзүүлдэг үзүүлбэрийг студид маань үзүүлэхэд болохгүй нь юу аах вэ? Мэдээж энэ саналаа бас удахгүй тавина. Одоохондоо яг сюрприз хийвэр нь үлдээ чи. Okay. Please share with us your first feeling in Mongolia. Yeah. Cold. Because in Brazil it's much more hot, but we like so much because it's so different. Coming in the airplane, we see the desert, and it's something new for our eyes. So it's very nice. Ерөөсөө нөгөө бид нэр гадны одоо зочдоос хамгийн ихэнд асуудаг асуултууд ерөөсөө Монгол ирээд ямар байсан бэ гэдэг. Хүн болгоны амнаас яг л энэ хариулт бас гараад ах шиг байна л да. Монголд маш хүйтэн байна гэж тийм ээ. Ер нь их цаг агаар хүйтэн байна. Мэдээж одоо Бразилд бол их халуун 100 байгаа тийм үү. Ер нь угаасаа л халууны орн тийм 100 байгаа. Тэгэхээр мэдээж цагуурын өөрчлөлт бол маш их мэдрэгдэж байгаа ах гэж бодож байна. Ерөнхийдөө 3 одоо хэдэн өдөр тавигдчихоо дэлхийн цирк маань өнөөдөр тоглолтын маань 3 дахь өдөр үргэлжилж байгаа. Тийм тэгээд дөнгөж сая одоо тоглолтоо дуусчаад тийм сая орой 6 цаг тоглолт маань дуусаад жүжигч маань хоолоо идээд шууд танаа нэвтрүүлгийн урилгаар ирээд байна. Ер нь өдөрт хэдэн удаагийн тоглолт тавигдаж байна. Миний олж дууснаар бол одоо тоглолтын тасалбарууд дуусаад бүр ойчрлоод эцэг эхчүүдийн дундаас нэлээд хүлээлт үүсээд байгаа сурагтай байсан. Тийм өнөөдөр тоглолтын маань 3 дахь өдөр. Гэхдээ өнөөдөр бид нэр 7 дахь тоглолтоо хийлээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хагас бүтэн санд 3 удаа тоглосон. Өнөөдөр нэг тоглоод тоглолт маань амжилттай үргэлжилж байна. Мөн дээрээс нь тоглолтын тасалбар маань бол одоо 7 хоног төлөвлөгдсөн тоглолтын тасалбар дууссан. Тэгээд үцгийг хүссэн маш олон хүн байгаа учраас тоглолтоо 4 сарын 11 хүртэл дахиж 7 хоног сунгахаар болоод шийдвэр нь өнөөдөр өдөр 15 цагт гарсан. За тэгэхээр энэ бас нэлээд олон хүмүүсийн дунд одоо тоглолтоо үзэж амжаагаа олон хүмүүсийн дунд гайхалтай сайхан мэдээ олж байгаа гэж бодож байна. Тэгээд циркчид оролцож байгаа учраас миний ерөөсөө хамгийн их одоо ялангуяа акробаттэй бие бинийгээ шидэл дээр нь гардаг ийм үзүүлбэр хийдэг циркчтэй хувьд хамгийн их асуухыг хүсдэг зүйл юу байдаг вэ гэхээр яг тэр үзүүлбэрийг үзүүлж явах үед ер нь одоо ямар сэтгэл төрдөг вэ? За тэгээд одоо
мэдээж гимтэж бэртэх тохиолдол байдаг л баг. Тэрнийхээ дараа яаж буцаад босдог, тэр сэтгэлийн тэнхлийг ер нь хаанаас авдаг вэ? Энэ асуултыг л их асуумаар санагддаг л дээ. Тэгээд гурван акробатчнаас асууя гэж бодож байна. How do you feel about when you do your performance? Do you afraid or do you warn or something about like this? Have you ever hurt when do you do performance? The first time of event contract, we always, in different place, different people. We don't know how they will react, so always a little bit nervous, But it's mixed nervous with kind of energy, happiness, because everything new, we move. It's sometimes it happen some lesion muscle, but we take care so much about our body, so we warm up. Never big problem. Шин тайзан дээр шинэ үзэгчдийн өмнө гарах болгондоо маш их сандардаг. Гэхдээ ер нь бол яг энэ бол мэрэгжлийн уран бүтээлчин л авиас чадвар ахал да хэсэг ингээд одоо өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлээд эхэлсний дараа бол тайвшраад эхэлтгээ гэдэг чинь мэдээж бэртэх гэмтэх тохиолдол бас байлгүй яах вэ, тийм ээ? Нэр энэ жилийн тоглолт олон одоо монголчуудын өмнө харж байгаагүй амьдтаар бас дүүрсэн. Энэ бол одоо хүүхдүүдийн хувьд гинтийн бэлэг болж байгаа гэж дуулсан л да. Ямар амьтад бас энэ удаагийн циркийн тоглолтод оролцож байгаа вэ? Энэ удаагийн тоглолтод сургууль таслан байна. Бооны мөрдүүд байна. Самчин байна. Лам гөрөөс байна. Нохоо гэсэн өөр төрлийн бөө зарим нэг амжилттай Монгол улсад байна. Ийм юмнууд сонголт хийсэн. Яагаад энэ удаагийн тоглолтод амтны юм төсөө очруулаад түрүү жилийн тоглолтын маань бол бид Вьетнам улсаас сургууль таслан бичмүүдийг өгж оролцуулах байсан. Харамсалтай олон улсын одоо авиа компаниудын дүрэн байдгийн байна. Нохой муурнаас бусад төрлийн амьтдыг онгоцоор тээвэрлэхийг хориглосон ийм шийдвэр байдаг юм байлаа. Тэгээд харамсалтай нь түрүү жилийнхэн тоглолтод амлсан амьтдаа тоглуулж чадаагүй учраас бидний одоо гол зорилго маань бол дараа жилийнхэн тоглолтод заавал авчрах одоо ийм одоо шаардлагыг өөрсөндөө тавьсан. Тэгээд энэ утгаараа сармагчингаа бол Узбекистан улсаас авчирлаа. Лам гөрөөсч адилхан Казахстан улсаас сургуультай арслангууд авчирсан. Амьтд маань тэгвэл газраар ирсэн байна шүү дээ. Ер нь хэр идэж чинь амьтдын хувьд. За ер нь бол арслангуудын хувьд бол нэлээд одоо шаардлага өндөр гэх юм уу. Ягаад гэвэл өнөөдөр энэ ховор төрлийн амьтдыг одоо байлгах одоо ахуй орчин дээрээс нь одоо манайх шиг ийм одоо эрт зуур амьсгалтай газар дулаан байлгах маш их одоо шаардлага хангасан. Дээрээс нь эдгээр амьтдын идэж одоо хэрэгэлдэг хоол хүнс ялангуяа сармагчинд бол иддэг энэ жимсүүд нь Монгол улсууд бол байдгүй юм байна. Тийм учраас бид нэр эдгээр амьтдыг Узбекистан улсаас авчрахдаа Оросын нутгаар Сибирээр дайрж ирсэн. Тэгээд Оросоос ирэхдээ шаардлагатай гэсэн одоо зарим одоо жимсийг Монгол улсад бид нэр авчирч одоо амьтдынхаа хоолт ижил юм бэлдэж байна. Мэдээж өнөөдөр одоо дэлхийн цирк Монголын уран бүтээлчид зохион байгуулагчид ирсэн байгаа болохоор үзэгчид маань ерөнхийдөө одоо мэдээж тасалбарын талаар маш их асуулт асуухыг бодож байгаах. Тэгээд яг үзээд сууж байгаа үзэгчдийнхаа одоо байнгын үзэгчтэй шагнаад одоо бас юм тасалбар өгье гэд бид түрүүн ярилцсан байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бас яаж явуулах вэ? Одоо бол нэвтрүүлэг маань шууд хүрч байгаа. Тэгээд эндээс одоо мэдээж маш олон үзэгчид бидний лөө түрүүнээс хойш одоо мессежээр холбогдож байна л да. Тэгээд эндээс одоо яаж шалгаруулах вэ? Тий, City Night-ийн шөнийн хөтөлбөрийг бид нар ажилуулдаг л да. Тэгээд нэвтрүүлгийнхээ эхэнд бид хэлсэн. Өнөөдрийн бас зочдын дундаасаа бид урилганы эзнийг тодруулаад энэ тоглолтыг үзэх боломжийг олгоно гэдгийгсэн. Тэгээд үзэгчд маань бүгдээрээ тэсэн ядаг хүлээж авах шиг байна. Энэ ер нь хэрхэн яаж явагдаж шудраг болох вэ? Таны хувьд ер нь яа гэж үзэж байна? За миний хувьд бол бас яг тгий ингээ гэсэн одоо юу бол байхгүй нь одоо та бүхний саналыг дагаад л уралдаанаа зарлая да тийм. Юу, надад нэг ийм санал байна. Одоо Facebook-ийн коммент буюу сэтгэл хэсэгт үзэгчдийгээ за нэгээс 20 хүртэлх гэх үү. Нэгээс 20 хүртэлх дуртай тоогоо бичээд тэгээд одоо манай зочдын хувьд бол мэдэхгүй байгаа л да нөгөө Facebook-ээр хэн ямар тоо бичиж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа учраас зочд маань яг одоо нэг 10 минутын дараа юм уу 15 минутын дараа юм уу өөрсдийнхөө хүссэн тоогоо хэлээ тэр тоог хамгийн түрүүнд бичсэн хүнд нь урилгыг 2 урилга уу 2 болж байна уу. За тэгвэл цаг явлаа үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн Facebook-ийн одоо бидний оруулсан зурган доор
өөрсдийнхөө 1-20 хүртэлх дуртай тоогоо бичээрэй. Тэгээд бид нар тун удахгүй бас энэ азтай хэн болох вэ гэдгийг тодруулах болно. Үзэгчид маань бол ерөөсөө одоо би ядаж ганц ч гэсэн юмд хожиж үзэх юмсаа намайг дөрүүлээч энэ төр гэж маш олноор бичсэн байна л да. Тэгээд за яг одоо үзэгчид маань бидэн лөө тоогоо явуулж байгаа эхнээсээ эхлээд айгүй их тоо ирсэн байна те. Ямар хурдан юм бэ? Явуулаад эхэлсэн байна. Гэс энэ хооронд анхаа хоёлоо хүсэлтэд тавьчих уран бүтээлчд те. Ямар хүсэлтэй гоё лээ. Аха. Тэгэхээр яг одоо нөгөө дандаа циркийн манежна уран бүтээл үзүүлдэг болохоор манай студ маань болох юм болов яах юм бол юу ч гэсэн асуугаад үзье тийм ээ. 3 акробат ч байгаа, за 1 жонглер ч байгаа. Тэгээд яг одоо өнөөдөр бас манай студид хүрэлцээд ирсэн юм чинь үзэгчдэд маань зориулаад одоо хамгийн энгийн үзүүлбэрээ үзүүлэх боломж бий юу гэж асууж байна л да. Тэгээд we have one request. So if it's possible, can you do your just simple performance here? Oh, thank you. So is it possible? Okay. Thank you. За баярлалаа. Тэгэхээр манай циркчид бас үнэхээр ийдэг найрсаг юм. За бүгдээрээ болно гэж юм. Тэгээд бас студи маань таац ч бас нэлээд өндөр юм чинь баг болох байх гэж бодож байна. Аха. Окей. За ингээд манай ер нь одоо City Night-ийн хөтөлбөрийн энэ тайзан дээр одоо юу ч болж иж магадгүй бид бас үзэгчдийгээ хөгжөөх, үзэгчдээ бас гайхамшигтай оройг бэлгэлэхийн төлөө олон сонирхолтой одоо хөтөлбөрүүдийг бэлтгэдэг. Энэ удаад бол Дэлхийн циркт Монголд хэмээх одоо тоглолтод оролцохоор ирсэн Бразил болон Португалийн одоо уран бүтээлч залуучуудын үзүүлбэрийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. Ингээд City Night-ийн хөтөлбөрийн түүхэнд анх удаага циркчид манай тайзан дээр өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлэх нь. Ингээд үзэгчдийгээ дэлгэцний анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За ононгийн хувьд ер нь өмнө нь юу яаж ирсэн нь циркийн үзүүлбэр юм уу циркийн тоглолт дээрээс нь Дэлхийн циркт Монголын одоо өмнөх 2 жилийн тоглолтыг би жил болгоныхыг нь үздэг. Би одоо ерөөсө жил болгоно л за хизээ ирэх бол гэд хүлээж аваад билетийг наваад үздэг л дээ. Энэ жил бол арай үзэж амжааг байна. Өнөөдөр харин азтай ажиллаараа дамжуулаад одоо ажлынхаа байран дээр студид үзчихнэ. Тэгээд энэ ч бас одоо манай яг энэ студийн хувьд бол баг одоо анхных болж байгаа циркчид ингэж өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлж байгаа. Тэгээд ерөнхийдөө манайхан яг ийм бол яг ингэж үзүүлнэ гэсэн бол бэлтгэлгүй байсан баха. Гэхдээ ер нь уран бүтээлчид бол байнгын бэлтгэлтэй байдаг тий. Урлаг бол өөрөө маш их одоо бэлтгэл цаг хугацаа төсвөр төвчээр шаарддаг. Тийм учраас жүжигчд маань бол байнгын одоо хувийн бэлтгэлийг хангаж байна. Ягаад гэвэл циркийн жүжигчдийг одоо цаг одоо минут секундээр одоо бэлтгэл ингэж дагаж явдаг учраас байнгын одоо бэлтгэл бол зайлшгүй шаарддаг. За ингээд залуучууд маань бэлтгэлээ хангасан байна. Ингээд үзэгчдийгээ манай залуучуудын үзүүлбэрт анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Рүүлэг бол шууд үзэгч та бүхэнд хүрж байгаа UBS TV-ийн эфирээр. Тэгэхээр өнөөдөр манад маш олон сонирхолтой зочид ирсэн байгаагаас яг одоо бол Дэлхийн цирк Монголын уран бүтээлчид та бүхэнд за UBS TV-ийн эфирээс энэ студид одоо Дэлхийн цирк Монголд үзүүлж байгаа өөрсдийнхөө хамгийн гайхалтай гэсэн тэр одоо номеруудыг та бүхэнд үзүүлэхэд бэлэн болсон байна. За тэгээд нөгөө нэг 2 тасалбар өгнө гэж хэлсэн. Одоогийн байдлаар 130 гаруй хүмүүс өөрсдийнхөө тоог бичсэн байна да. 1-20 хүртэл тэгээд та бүхнийг аз ивэх болтгоо. Та бүхэн одоогоор л оройтоогүй байгаа. Манай City Night-ийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод 1-20 хүртэлх дуртай тоогоо бичиж үлдээгээрэй. За ингээд үзэгчдээ бүгдээрээ хэсэг хугацааны завсарлагын дараа студидтэй уулзцгаая. Para mí siempre será la mayor de mi riqueza, el tener dos bellas y a mi amor de
Porque te quité el cuchillo, yo lo hice por tu bien, por no verte en un presidio. Yo lo hice por tu bien, por no verte en un presidio. Arrincónamela, échame el arrincón, que casada la quiero, que soltera mejor, que soltera mejor, que soltera mejor. Баярлалаа. Гайхалтай. Thank you. За тэгээд За маш их баярлалаа. Thank you so much. баярлалаа. Бас нөгөө нэг амьд явснаар их юм үзнэ гэдэг шиг бас тэрхүү уран бүтээлчдийг ингээд нэвтрүүлгийнхээ студид урьж авчираад өөрсдийнх нь бас үзүүлбэрүүдийг сонирхчлоо. Бас их сонирхол байдаг юм байна. Ялангуяа тэр сүүлийн акробатын үзүүлбэр дээр их айжлаа л да. Ягаад гэхээр студ маань их халуун байгаа учраас гар хөлрөх, бие хөлрөх тэгээ нэг гар уруу нь халдирчих үедээ янз янзын бас алдаа гарчих үедээ ягаад гэх юм бол энэ бол яг нөгөө нэг хийх одоо орчин биш одоо их бас нөгөө хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж хэлж болно л да. Тэгээ тийм болохоор их айжлаа. Тэгэхээр залуучууд маань үнэхээр сайн байлаа. Тэгээд оноо ер нь хэр их сэтгэл ирж байна. Яна. За би одоо түрүүнээс хойш уцтайгаа нацлаад байна гэдээ бас найруулагчтай загнуулаад байна л да. Юу вэ гэхээр яг одоо бидний энэ хүү постны доор нийт 565 хүн. Хөө хин дундаас ч одоо яаж тодруулнаа тий. Бичсэн байна л да. Тэгэхээр би бас найруулагчаасаа юу хүсэж байна?
тусламж хүсэж байна. Тэгээ яг одоо бол маш олон тоо гарсан байна. Тэгээ эндээс бас шалгаруулахад туслаарай гэж хүсмээр байна. Ерөнхийдөө одоо уран бүтээлчдээсээ тоо асуучвал бас илүү шудраг байх гэж бодож байна. За тэгээ. За Жонглерчнаас асууж тэгээ байдаг. жонглерчнаас. So today we choose one winner from our audience and give them 2 tickets. So you can just tell us any one number 1 to 20. 18. За тэгэхээр үзэгчид маань сонссон баха 18 гэсэн ийм цифрыг 18 гэсэн дугаарыг манай одоо Португалийн циркч хэлээ. Энэ бол маш шудраг. За хин ч 18 гэдэг номерыг явуулсан байгаа. Бид нар бол мэдэхгүй. Тэгэхээр одоо бид нар бол бидэнд лөө явуулсан та бүхний энэ мессежнүүдээс хамгийн түрүүнд за 18 гэж бичсэн тэрхүү үзэгчид одоо өнөөдрийн энэхүү 2 билет маань очиж байна. За би хамгийн ихэнд хэн бичсэн байна хараатахыг тэр болтлоос уран бүтээлчдтэйгээ яриагаа өрнүүлж байдаг. За тэгээд дэлхийн цирк Монголд ер нь тоглолт дараагийн жилүүд бас уламжлал болгон үргэлжлэх үү. Тэгээд та бүхний хувьд ер нь одоо энэ уран бүтээлчтэй бас ингээд авчрах тал дээр гэдэг юм уу. Энэ бол бас баггүй хичээл зүтгэл л дээ. Ер нь гадаадын хүмүүсийг их орондоо авчраад эднийг бас ингээд олон хоног байрлуулад аюулгүй байдлаас эхлээд ингээд энэ бүх зүйл дээр нь анхаарч ажиллана гэдэг бол. За ер нь бол тоглолт маань бол анх 2013 онд анхныхын зохион байгуулагдсан. Тоглолтыг бол бид нэр жил болгон уламжлал болгон зохион байгуулад ажиллаж байгаа. Мэдээж олон улсын циркийн жүжигч тэр тусмаа одоо дэлхийн шилдэгүүдийг шилд сонгож авчирна гэдэг бол маш их өөр хүнд хэцүү асуудал. Дээрээс нь жүжигчдийн аюулгүй байдал хамгийн гол ажил бол аюулгүй байдал. Дээрээс нь эдний одоо аюулгүй тоглох одоо орчин нөхцөлийг бүрдүүлэх нь мэдээж одоо хамгийн одоо хүнд хэцүү даалгавар байдаг. Гэхдээ жүжигчд маань бол одоо мэдээж мэрэгжлийн жүжигчдээс тэр болгон бас зарим нэг нөхцөл байдлыг ойлгодог, зарим нэг талаар бас ойлголцохгүй асуудлууд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бол аль болох жүжигчдтэй одоо эерэг талаас нь одоо бид нэр байлгах үүднээс бүх асуудлыг одоо бэлтгэл ажлыг одоо 100% хангаж ажиллаж байгаа. За өнөө надад нэг ийм санаа төрлөө л дөө. 500, 600, 700 сэтгэгдэл дундаас бид нэр энийг одоо шүүж олно гэдэг бол одоо нэвтрүүлгийн маань цаг хүрэлцэхгүй асуудал болчихжээ. Тэгэхээр хоёулаа нэвтрүүлгээ дууссаны дараа тун удахгүй Facebook хуудасаараа дамжуулаад энийг шүүгээд хинэн ялагчулсан бэ гэдгийг зарлаа. Угсаа энэ бол маш шудраг байгаа тийм. Шудраг байгаа учраас дээр ил байгаа учраас. Тэгж тохирё. Тэгээд тэр одоо адтай үзэгчийнхээ нэрийг зарлан тэр үзэгч маань маргааш өглөө маргааштай ер нь багтаад ажлын өдрүүдэд манай UBS телевизийн байран дээр хурцээд өөрийнхөө урилгыг бичиг баримттайгаа юм уу одоо Facebook-에 нотлох тэр одоо зүйлтэйгээ ирээд урилга аваарай гэж хэлмээр байна. Болж гинөө. За тэгэхгүй бол миний бүр хурууны хурд гүйцэхгүй надад хин одоо баг нэг энэ дээр чинь одоо 10 гэхээр чи 50 удаа тэрийг гүйлгэж бид нар олох болчоод байна тийм ээ. За тэгэхээр циркчтэй бас ирсэн дээр дахиад нэг зүйлсийг бас асууя гэж бодлоо л доо. Одоо нөгөө нэг циркийн урлаг гэдэг бол хэн бүхний сонгоод байдаггүй тийм маш хүнд мэрэгчлэлтэй. Яагаад одоо энэ мэрэгчлийг сонгох болсон болоо гэдгийг бас асуумаар санагдав. За энэ сууж байгаа Бразилийн залуус хоёлаа асуу тий. За тий. So why do you choose this profession? Circus. I'm starting the circus because I know him in the school, normal school. He said to me, "Yeah, let's go to the circus because I like it too much." It's So you guys classmates? yes. Oh. It's for my life. It's you like. So if you go, you like. So we go together. After I like also because before I just dance and break dance. I go just for no acrobatics, jumping like this. After I don't dance anymore, I go from the circus life. Now I'm staying. За энэ ард одоо сууж байгаа хоёр залуу маань одоо нэг ангийн сурагчид байсан юм байна л да. Тэгээд анх одоо энэ залуугийн хувьд бол одоо хоёулаа циркт явъя, циркээр ер нь хичээлээ, энэ салбарлаа ер нь орё гэж санал тавиад тэгээд одоо явсныхаа дараа одоо энэ залуугийн хувьд бол брейк бүжиглдэг байсан юм байна те. Тэгээд цирк руу одоо урваад одоо бол ерөөс циркийн амьдралдаа эргэлт буцалтгүйгээр ингээд амьдарч байгаа. But how about you? I live in Brazil, in Bahia, not in big cities, in the camp, I don't know how to say. And there come small circus. And I was 12 years old, and I start to love circus. And I want to be artist. And after I go to São Paulo, at 15 years old, and there I meet him, and
this process. За одоо 20 настай гэж би ойлголоо. Тэгээд ер нь бол одоо 15 настайдаа хамгийн Сан Пауло хот руу очиод одоо циркийн урлагт хүчин сэтгэгээд энэ хоёр залуутай хамтдаа одоо ингээд Монгол улсад ирсэн City Night-ны хөтөлбөрт оролцож сууж байгаа юм. Бас л одоо хувь тохиол тийм ээ. Тэгээд би бас жонглерчнаас нэг зүйлийг асуумаар одоо сая бол маш хэцүү үзүүлбэр байлаа шүү дээ. Ерөөсөө тэр одоо теннисний цохиурыг яаж одоо тэгж тогтоогоод байгаа юм бэ гэдгийг тэгэхээр энийг бас нэлээд удаан сургуульдаг байх гэж бодож байна л да. Тэгээд боломжтой бол маш энгийнийг бас анхаад хоёр заагаад өгвөл бит хоёр магадгүй энэ студиуд бас нэг ганц нэг энгийн хөдөлгөөнийг хийж чадах болов гэж асуумаар байна л да. So how long time have you practiced your performance and can you teach just simple one for us? Your performance. За тэгэхээр теннисний маань зохиорыг бас авчирж явах шиг байна. So how long time have you practiced it? Yeah, 4 years. 4 years to do it. Yes. But it's 25 years, a bit more than that I do this act. Yes. 27 years. За баярлалаа. Мэдээж 20 хэдэн жилийн туршлага дээр үндэслээ. За сүүлийн 4 жил бол тасралтгүй яг одоо хичээлсэн чинь тэгэхээр төрлөөр гэсэн үг шүү дээ. Төрлөөр хичээлсэн байгаа юм байна. Тэгээд одоо ингэж харахад бол нөө тухайн хүнээс маш их нөө чадвар гол нь анхаарал шаардах байх л та. Нэг л анхаарал алдаад юм уу, нэг л буруу хөдөлгөөн хийх юм бол тэр үзүүлбэр тэр чигтээ нурж унана. Тэгэхээр энэ бол одоо циркийн уран бүтээлчдийн одоо хамгийн гол одоо хүнд шалгуур мэрэгчлийнх нь одоо хамгийн гол онцлог байдаг болов гэж харагдаж байна. So what is the most important when you do your performance? Яг аль үеийн хамгийн чухал вэ гэдгийг би одоо мэдмээр байна л да. Анхаарал уу, эсвэл гарын хөдөлгөөнөө, хурд хүч үү? What is the most important when you do your performance? I don't understand the beginning. What is the most important when you do your performance? Yes. Just pay attention or? Yeah, I mean, with all acts you have to pay attention, but also with jogging act is very you have to be really concentrate and yeah, it's and it's a hard job. You have to always to practice. Other acts you have to also of course to practice, but jogging you have to practice every day because it's like a bit like tennis, you know. It's also very much in the mind. So you have to be strong also in the mind and be sure in the mind to make a good job. Тэр ерөөсө төвлөрөх хэрэгтэй, маш олон өдрийн дасгал сургуульд хэрэгтэй гэж байна. Яг туршаад үзье. За тэгээ. Let's try. Are you ready? Yeah. Let's go. За үзье. Бас сонирхолтой санагдчихэв. Want to try first? You? Yeah. Okay. So, let's go there. Here is a big space. So, за үзэгчдээ надад амжилт хүсээрэй. Normally. Магадгүй дараа жилийн дэлхийн циркт онон зогсож явах юм одоо таашгүй. За. Normally you start like this. You see? Yeah. Oh my god. Oh my god. And then to stop like this. За. We do one thing, look. Okay. One. За циркч маань хийж байгаа нь бол маш их амархан харагдаад байна. Би одоо жоохон бас сайн мэдэхгүй л байна. Just take out this and just give a little bit of power and then again. Try. We do a way more easy. Take okay. Yeah. Give me easy. Yes. Push. Give power. Yes. Oh, үзэгчдээ надад амжилт хүсье. За. Ахаа үзэхгүй мө? Би юу? Ахаа. Okay, thank you. You're welcome. Okay. За тэгэхээр үзэгчд маань бас эндээс харж байгаа хаа циркийн ерөөсөө үзүүлбэр урлаг гэдэг бол ерөөсөө ямар гайхамшигтай. За тэгээд хой хүнээс ямар их авьяас чадвар шаарддгийг харж байгаа. Би бол маш их хичээлээ тэгтээ чадахгүй байна. Гэтэ дараа нь таны сайн шав болно. I will try next time. Okay, no problem. We'll be there for you. За тэгээ угаасаа нөгөө нэг циркийн үзүүлбэр бол түрүү хэлсэн шүү дээ. Өдөр болгон бид нэр бэлдэх ёстой. Өдөр болгон энийг хичээлжээж, оюуханаа төвлөрүүлжээж, гол нь нөгөө нэг сэтгэлгээ энэ одоо нөгөө нэг тархин дотор байгаа юмад өөрөө өдөрдөж энэ амжилтанд хүрэх ёстой гэдэг. Бид хоёрын хувьд бол өмнө хизээч одоо турш үзэж байгаагүй. Энэ хүний хувьд бол 20 хэдэн жил бас эвгээр одоо хичээлсэн гэж байна. Тэгэхээр энэ бол хэцүү байх нь ойлгомжтой байна. Ингээд бидний ярилцах цаг жаргаж байна. Тэгээ тун удахгүй бас Facebook хуудасаа үзэгчд манаас харж байгаараа бид нэр 18 тий 18 гэсэн тоо хамгийн ихэнд бичсэн тэр үзэгчийг шалгаруулж маргааш одоо шагналыг нь олох болно. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ бас танай хамт олон талархснаа илэрхийлье. Жил болгонд манай хүүхэд багчуудад залуучуудад үзэх зүйлтэй сэтгэлээ баясгах, мэлмигээ баясгах тэр зүйлээр хангаж байдаг. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Ер нь бол бидний гол зорилго өнөөдөр цирк дэлхийд одоо яг ямар төвшөнд явж байгааг үзэгчдэд харуулах. Дээрээс нь
энэ тоглолтод маань мэдээж Монголын үндсэн циркийн жүжигчид их орноо төлөөлж оролцдог учраас энэ тоглолтоор дамжуулан Монголын циркийн жүжигч өнөөдөр дэлхийн циркийн тавцанд яг ямар хөө хэмжээнд байгааг харуулах бас нэг давхар бидний бас зорилго байдаг юм аа. За баярлалаа. Циркчидтэй бас баярлалаа. Thank you for coming. Баярлалаа. За баярлалаа. Good night. Good night. Good night. Yeah. Thank За you. ингээд эрхэм үзэгчдээ City Night шөнийн хөтөлбөрийн маань 2 дугаар хэсэг үүгээр жаргаж байна. Тэгээд бид нэр тун удахгүй үзэгчдтэйгээ эргэн студидтэй уулзах болно. Тэгээд Cover Night болонд маань одоо цоглог, эрч хүчтэй, залуу уран бүтээлчд өргөдөж та бүхнийг одоо унтахаас тань өмнө гайхамшигтай сайхан аялгуунуудаар сонирыг тань мэлах болно. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаарай. Тун удахгүй студидтэй эргээд уулзцгаая.